бодол ороод ирсэн. Гүн миний яг гүн рүү ингээ бодол ороод ирсэн тий. Бурхан гэж байд юм бол надад та өөрийгөө харуулаач. Сайн байцгаана уу, намайг Хотгон дээрээ хөвгтөд тулг гэдэг. Тэгээд Дорнгогийн сайн шанд төрсэн 25 настай залуу байна. Хүүхэд нас би 3 нас хүртлээр аавынхаа нутагт өсөж төрсөн. Тэгээд тэнд яг багахан дурсамжуудаа өнгөрөөсөн. Тэгээд манай аав маань болохоор яг намайг төрөх үед яг өөрийнхөө нутагт яг аав дээр аваачаад яг тэнд төрүүлсэн. Тэгээд 3 настайдаа хот руу орж ирээд түүнээс хойш ер нь хотод 11-р анги буюу 16 нас хүртэл хотод байсан. Тэгээд 1-р 10 жилийг 11-р анги хүртэл сурж агаад тэгээд Япон улс руу 16 настайдаа яг 3 жил суралцахаар явсан тийм түүхтэй. Японд очиод амьдрал шал өөр байсан. Тэгээд гэхдээ яг гоё талаараа сайн гоё байсан. Миний яг хүсэж исэн зүйл маань болохоор яг саксон бөмбөг тоглоод тэгээд тэндээ яг саксны бэлтгэл хийгээд тэгээд өөрийнхөө яг зорилгын дагуу яг явсан болохоор айгүй гоё байсан. Тэгээд мэдээ шантрах үе, гэрээсээ хоол тэгээд аав ээжээгээ санах үе хэцүү үед бас байсан. Гэхдээ яг даваа гарсны дараа бол маш их гоё тийм үе байсан. Яг одоогийн байдлаар бол маш олон байгаа. Яг одоо санаж байгаагаар болохоор яг Японд очоод яг би яг зүйлтэй алга болгочихсон нэг манай аав ээж болохоор яг буддист хүмүүс байсан болохоор тэгээд надад ийм зүйлт өгсөн байсан. Тэгээд бөөгөөс энийг зүгээрээ тэгээд чамайг ингээд ээж аваас ч хоолоо авахад гэрээсээ хоолоо авах чамайг хамгаална гэд тийм зүйлт өгсөн байсан. Тэгээд би яг 100 Японд байхдаа 100 Токио руу яваад Токиогийн метроны буудал дээр би яг зүйлтэй алга болгоцсон. Тэгээд зүйлтэй алга болгоод маш их сандарсан. Тэгээд одоо яана намайг одоо хамгаалах юм байхгүй. Би ийм гэрээсээ хоол энэ одоо би баг хэцүүдлээдээ гэж бодож исэн. Гэхдээ яг сургууль дээр очиод би тэгээд хэсэг хугацаанд яг гайгүй байгааг анзаараад тэгээд миний яг тийм шүтлэг эсвэл шашин гэдэг зүйл тийм итгэл алдарсан. Тэгээд яг өөртөө одоо гадаад залуучуудын хэлдгээр atheist буюу тийм ямар ч юм шашингүй залуу болсон. Тэгээд орой одоо Монголд болдгоо байсан зүйлүүдийг тэнд л нэг хийх хийж үзэж туршиж байсан. Тэгэл орой хог шүрдэж болохгүй гэлээж ав загиндаг байсан бол орой хог шүрдээл хумсаа аваал тэгэл маргааш нь бүх юм зүгээр ахаар энэ чинь зүгээр худлаа яриа байсан юм шүү. Тэгээ дам яриа байсан юм байна гэж багаар би яг өөр дээр яг төвлөрч эхэлсэн. Тэгээ нэг хичээлийн орой тараад би яг өрөөнд яг гэрийн даалгавраа хийж исэн. Гэхдээ би яагаад ч юм надад ингэ нэг бодол ороод ирсэн. Миний яг гүн рүү ингэ бодол ороод ирсэн тий. Бурхан гэж байд юм бол надад та өөрийгөө харуулаач. Тэгэхэд би тэгээ хайцсан. Хаяад үнээр болох болов болохгүй болов гэдгийг нэг тоохгүйгээр хаяад нэг хэсэг хугацаанд байж байгаад би сургуулаа төгсөөд Монголд ирсэн байсан. Тэгээ Монголд ирсэн үедээ би 10 жилийнхаа найзтай хамт бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд нэг орой хамт яг гадаа сакс тоглоод тэрнийхээ дараа болохоор манай найз намайг гэртээ ураад хоёлаа ингээд гоё ярилцц сууя. Манай түрээ дээрээчээ гэхэд бол яг тэр үед болохоор би гэртээ тогтохыг хүсдэггүй тийм нэг залуу байсан. Тэгээд яг айгуу дуртайгаар хүлээж аваад тэг яа танах руу би харьмаарг байна гэж баг цогтон барин байж тэгээд найз захруугаа очсон. Тэгээд бит хоёр баг үүрийн 6 цаг хүртэл шүнжэнгөө
ингээд найзынхаа өрөөнд манай найз тэр цаана орон дээр би яг энэ орон дээр суугаад ярьсан. Тэгээ ихэнх бид хоёрын ярианы 80% нь болохоор яг одоо манай найзын итгэлийн талаар ярилцсан. Тэгээд тэр үед болохоор яг миний хайж ирсэн тэр асуултыг яг хариултыг би яг олсон юм шиг надад мэдрэмт төрсөн. Тэгээд бурхан тэр манай найз маань болохоор яг бурханд итгэсэн түүх, ээж нь хэрхэн сүм цуглаанд ингэж яваад тэгээд эдгэрсэн, хайрлагдсан тэр түүхүүдийг сонсоод яг нэг цаанаасаа яг хайгаад байсан асуултаа олсон юм шиг надад санагдсан. Бас яг энэ хариулт маань яг манай найзын үйлдэлээс бас харагдсан. Би яг өмнө 10 жилдээ тэр найзтайгаа танилцчихсэн бол манай найз айгуу даруухан, зөвхт тийм бие гоё авч явдаг тийм залуу байсан. Тэгээд цаанаасаа ийм төлөвшөлтэй 10 жилийн хүүхэд гэхээргүй нэг ийм кул залуу байсан. Тэгээд тэр үйлдэл нь надад бас айгуу туссан болохоор би энэ залуу шиг болмоор байна гэж бодсон болохоор бас яг тэр хүн надаа яг сайн мэдээ бол яг хүрсэн байх гэж би боддог. Тэгээд надад манай цуглаан руу явъя те манай тэнд одоо гоё залуучууд байгаа нэг очиж үзээч гэсэн нэг урилга ирээд би анхны өдөр очиж үзсэн. Тэгээд очиж үзэхэд бол эхэндээ би болохоор яг гоё хүрээлэл тэр найз нөхдийг хайж исэн тийм үе байсан болохоор надад маш гоё байсан. Тэгээд олон залуучуудтайгаа нийлээд тэгээд энд ийм юм болд юм байна. Ингээд цуглд юм байна. Магтан дуугаар эхлээд тэгээд үргэлжлүүлээд номлол тэр ийм зүйлүүд болд юм байна гэдгийг яг баг багаар ойлгож эхэлсэн. Тэгээд дараа нь болохоор манай найзын яг ярьж исэн тэр зуны кемп гэдэг зүйл ингээд болоод тэгээ яг зуны кемп дээр ингээд яалтчгүй сонио ээжийнх нь тэр явах өдөр нь таараагүй. Тэгээ ээжийнх нь явах өдөр нь таараагүй өдөр нь болохоор манай найз над руу хэлээд манай ээж төлбөрөө төлсөн юм байна. Тэгэхээр чи манай ээжийн төлбөрөөр гээ явчихаа яагаад гэвэл ээж маань ажилтаа болчлоо. Тэгээ чи надтай хамт яваад өгөөч гэгээд. Тэгээ тэр өдөр хамт гачууртын тийшээ нэг 3 хоног майхантай тийм аялал маягийн юм хийсэн. Тэгээд тэр өдөр миний хамгийн мартагдчихгүй өдөр нь болохоор яг бид нар залуучуудын тэр магтаалын өдөр болоод яг хээр талд гитартай, амьд хөгжмөнтэй, бөмбөртэй тийм магтсан тийм сайхан өдөр бид нар бүгдээрээ дуулаад, бүжиглээд ийм эрхчлөөтэй мэдрэмжийг авсан. Тэгээ тэр өдрөө ахаад би нөгөө хариултынхаа яг асуултынхаа хариултыг олсон юм шиг тийм яг үе ирсэн. Яг би яагаад өмнө ингэж сандардаг байсан, яагаад би айдаг байсан, яагаад би тэгж их хүмүүсийг юу гэж бодох юм бол гэж боддог байсан гэдгээс ингэж чөлөөлөгдөөд тийм гинжнээс салсан юм шиг мэдрэмж авсан. Тэгээд түүнээс хойш би яг энэ зүйл яг нэг зүйл байна гэдгийг тэгээд өргөжлүүлэн яг хайд эрэл хайгуул болж явсан. Чиний хувьд Есүс хэм бэ? Миний хувьд Есүс Христ бол зам зөвхөн Есүс Христээр дамжиж бид нэр эзэн дээр буюу Деважинд очино гэж би итгэдэг. Тэгээд үнэхээр энэ бол ганц би эзэн Есүс Христ бол миний аврагч юм а гэснээрээ би ингээд Деважинд очихгүй. Би заавал түүнтэй хамт түүний замаар түүний үннээр ингэж хөтлөгдөж амьдрах ёстой гэдэгт би итгэж байгаа. Тэгээд өдөр болгон тэр хорвоо ертөнцөөс ирэх тэр дайралт, тэр сорилт, тэр бүгдийг ингэж даван туулж тэр нарийн замаар алхах нь бол тэр алхахыг чиглүүлэгч нь бол Есүс Христ гэж итгэдэг. Хүмүүс яагаад сайн мэдээг сонсоод эзэн Христ Есүс Христээр ирэх ёстой вэ гэхээр тэнд л зөвхөн ам байгаа. Тэнд л зөвхөн одоо миний түрүүний хэлсэн яг зам байгаа юм байна. Тэгээ би олсон байгаа. Тэгээ та нарт бас хэлэхгүй бол алдсуулна. Тэгэхээр амиа хичээсэн тийм муухай зүйл болохоор та нар заавал тий
заавал хүчлэх ирэх байхгүй гэхээр зүгээр энэ миний хийснийг бас сонсоод тэгэхээр залбираад өөрсдөө яг ингээд эзнээс миний яг гуйж исэн шиг хөвчлэн асууж үзээрэй. Тэгэхээр хүн болгонд хариулна. Тэгэхээр ямар ч залбирлыг ингээд тоохгүй өнгөрөхгүй. Тэр худлаа ярьдаггүй. Бурхан бол үнэхээр сайн. Тийм учраас та нар намайг ингээд тоохгүй өнгөрөөх үү эсвэл надад ингээд худлаа молиг өнгөлөх үү чихэр ингээд хамт хийчих үү гэж бодох хэрэг байхгүй. Итгэсэн л бол та нар ингээ бүгд тэр сайхан амьдрал, баяр хөөртэй амьдрал, утга учиртай тэр аз жаргалтай, эрүүл сарвал тэр сайхан амьдралыг олж авна гэж та нарт хэлмээр байна.